Асуудалд суурилсан сургалт гэж яг ямар сургалт вэ? Жишээн дээр тайлбарлаж болох уу багшаа? За өнөөдөр би та бүхэнд асуудалд суурилсан сургалтын талаар товчхон танилцуулъя гэж бодож байна. Яагаад гэвэл оюутнууд маань бас энэ талаар асууж тодруулж өгөөч гэсэн учраас би энэ асуултанд хариулсныгаа та бүхэнтэй хуваалцъя гэж бодож байна. За асуудалд суурилсан сургалтын энэ стратеги, энэ технологи бол бас дөнгөж шинэхэн гараад ирсэн зүйл бол биш юм аа. Жишээлбэл 75 оны Бабинская гэдэг зохиогчийн бичсэн номон дээр чамд 3.2 м даав байсан хулдаасан метр хэмжиж хэрэглэж хэмжихгүйгээр хэрхэн хагас метрийг таслан авах вэ гэсэн бодлого байдаг. За математикийн багш нар бол энэ номыг сайн мэддэг учраас бараг санаж байгаа хаа. Тэгэхээр хүүхдэд энийг хэмжих аргыг ирж хайгаад за энэ бол 1 м даав юм байна. За тэгвэл надад байгаа нь бол яг 3.2 м даав байгаа. Тэгвэл би яаж энэс хагасыг тасалж авах вэ гэхээр эндээс өөрөөр хэлбэл тэр 3.2 м даавгаа голоор нэг нуглаад тэмцэн хуваагаад дахиад нэг нугалчих юм бол яг нэг нуглаасан дээр нь бол 6-ны 1 нь байгаа. Өөрөөр хэлбэл 3.2 гэдэг маань 3.4 гэсэн. Түүнээс 6-ны 1-ийг хасчих юм бол 6-ны 3 болоод за энэ бол хагас нь болчих. Ийм шийдэл байсан байна. За тэгэхээр эндээс ингээ харахаар энэ сургалтанд энэ үзэл санаа болоод бас нэлээд эртхэн орж ирсэн байгаамаа. За энэ асуудал шийдвэрлэх сургалтыг ярихын өмнө бас асуудал гэж юу юм бэ гэдгийг бас нэлээд эргэж харах хэрэгтэй. Энэ бол нэлээд судлагдсан юм зүйл байдаг. За ер нь тухайн асуудлыг шийдвэрлэх гэж байгаа хүнд нэг зорилго байгаад түүнд хүрэх арга зам нь мэдэгдэхгүй байгаа нөхцөл байдлыг хэлнэ гэсэн байна. За ер нь бол бүрэн тодорхойлогдсон, бүрэн бус тодорхойлогдсон гэж ангиж болдог. За маш олон янзаар ангилж болно. Тэн дотроос бид нэр бүрэн тодорхойлогдсон, бүрэн бус тодорхойлогдсон гэдгийг ангиллал нь бол бас нэлээд их тулгардаг ийм асуудал байгаамаа. За асуудлыг шийдвэрлэх маань өөрөө ер нь бол асуудлаа ойлгох, загварчлах, шийдвэрлэх арга замыг олох, тэр аргаа хэрэгжүүлж туршиж үзэх. За тэгээд шийдлээ мөн үү биш үү шийдэл болж чадсан уу юу гэдгийг эргэж шалгах гэсэн ийм үндсэн 5 алхмаас тогтож байна гэдгийг бол судлаачид тогтоосон байгаа. За асуудалд суурилсан сургалтыг би 2 янзын хөгжлийнхэн замаар ингэж манай Монгол улсад ингэж хэрэглэгдэж байгаа 2 чиг хандлагын дагуу авч үзье гэж бодож байна. За эхнийх нь бол Оросын школ. За энд бол 60-аад оны сүүл үеэс бол Оросд сургалтанд орж ирсэн гэж үзэж байгаа. Зөвлөлт холбоот улсын үед 1975 онд Махмутова гэдэг эрдэмтний проблемны обучение гэдэг ийм ном гарч ирсэн байгаамаа. За тэгээд энийг бол ерөөсөө багш сурагчдын хамтын ажиллагаа юм аа. Энэ суралцах арга зам байж болох юм аа гэж үзэж байсан байна. За тэгвэл барууны орнуудад бол 1960-аад онд үүссэн гэж үздэг. Анх үүсэхдээ бол Хамилтоны их сургууль дээр энэ ангаахын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа Barrows Temple гэдэг 2 багшийн гаргаж ирсэн арга зүй гэж ингэж үздэг. Эдгээр хүмүүсийг бол энэ анхны үндэслэгчт нь гэж үздэг. За ерөнхийдөө бол суралцагч төвтэй сургалтын том төлөөлөгчөө жишээ юм аа гэж ингэж үздэг байна. За асуудалд суурилсан сургалтыг ерөнхий шин чанарыг аваад үзэхээр хичээл дээр асуудал дэвшүүлснээр эхлээд түүнийг шийдвэрлэхэд анхаарч ажилдаг сурагч асуудлыг шийдвэрлэх стратеги боловсруулах шийдлийг олоход тодорхой үр хүлээдэг. Багш тэднийг асуултаар дэмжих ба үйл ажиллагааг нь алхамчилж өгч тусалдаг гэсэн ийм ерөнхий шин чанар бол харагдаж байна. За асуудал дэвшүүлэн шийдвэрлэх сургалтыг энэ Оросын школоор манай судлаачид юу гэж үздэг вэ гэхээр асуудал үүсэх нөхцөл буюу асуудлын тохироо бүрдүүлэх, асуудал үүсэх буюу шийдвэрлэх, асуудлыг дэвшүүлэх, таамаглал дэвшүүлэх, түүнийг нотлох
шалгах аргыг ирж олсон аргаараа нотлох эсвэл няцаах асуудлыг шийдлийн хамт олноороо шийдвэрлэх гэж ингэж үздэг байх нэ. За энэ одоо юг бол би энэ алхмуудыг Б. Цэрэнжив Ц. Оюун нарын сургалтын арга технологи гэдэг номон дээрээс авлаа. За энийг бас бүхэн бас өөр бусад номнуудаас харах боломжтой байгаа. За барууны одоо юуных нь хувьд бол асуудлыг мэдлэг чадвар өөрийн зохицуултыг хөгжүүлэхэд ашигладаг сургалтын стратегийг одоо асуудал суурилсан сургалт гэж хэлнэ гэж тодорхойлсон байна. За жишээлбэл энэ тодорхойлтыг энэ Пол Эген, Дон Каучик нарын энэ боловсролын сэтгэл судлал гэдэг номон дээр бол яг энэ тодорхойлт бол байж байна. За энэ асуудлыг шийдвэрлэх зураа одоо шийдвэрлэнгээ мэдлэг бүтээж чадвар суралцж байдаг юм а гэж үзсэн байгаамаа. За мөн одоо энэ барууны сургалтын одоо арга зүйд ерөнхийдөө энэ 7 алхмыг бол авч үздэг. Эдгээр 7 алхам үндсэн 7 алхмыг бол заавалжгүй дамжиж чинь асуудалд суурилсан сургалт явагддаг гэж үзэж байна. Тулгарсан бэрхшээлийг судлах, юуг мэдэх шаардлагатайг тодорхойлох, тэн дотроосоо яг шийдвэрлэх асуудлаа тодорхойлох, мэдэх ёстой зүйлүүдээ судлах, тэр асуудлын шийдлийг одоо ирж яах гэсэн үг шүү дээ. Эндээсээ шийдлээ олох, сонгож авсан шийдлээ батлаж харуулах, шийдэл болж чадж байгаа эсхийг. За тэгээ шийдлээ сайжруулах гэсэн ийм одоо үндсэн 7 алхмыг авч үзэж байгаа. За энэ үндсэн алхмуудаа бас ерөнхийд нь эхлэх, судлах, дүгнэх гэсэн ийм үндсэн 3 алхам бас хувааж болж байгаамаа. За тэгэхээр энэ дээр ингээд тодорхойлсон энэ 2 янзын алхмуудыг бол ерөнхийд нь харахаар ингээд ерөнхий шин чанар нь бол ижлэхэн байгаа учраас бид нар сургалтанд аль-алиг нь хэрэглээд явхад бол боломжтой. За мөн эдгээр одоо алхмуудаас ерөнхий алхмуудыг сонгож аваад бид нар бас өөрсдийнхөө сургалтанд одоо хэрэглэх бололцоотой гэж үзэж байгаа. За Монгол улсад бол энэ асуудал дэвшүүлэн шийдвэрлэх сургалтыг маш амжилттай хэрэгжүүлсэн хүн бол Монгол улсын гавьяат огш Гойрын Гомжуу гэдэг огш байдаг. За та бүхэн энэ багшийн боловсролын инновац ба асуудал шийдвэрлэх сургалт гэдэг номыг унших юм бол маш их мэдээлэл авах бололцоотой. Мөн та бүхэн боловсролын инновац хөгжил гэдэг пэйж хуудасаас нь маш их мэдээлэл авах бололцоотой байгаа. Энэ багшийн одоо их энгийнээр тайлбарласан маш олон зүйлүүдийг бол эндээс унших бололцоотой байгаа. Та бүхнийг заавалж очлож уншаарай гэж ингэж хүсэж байна. За би нэг жишээ авъя яг энэ дээр. За нэг бялуу хийх гэж байгаа гэж бодъё. За бялууны маань жорон 4 өндөг, 1 аяга илсэн чихэр 2 аяга гурил ордог бол байсан гэж бодъё. За гэтэл надад 3 өндөг байлаа. Тэгвэл одоо би яаж бусад одоо илсэн чихэр одоо гурилыг нь яаж тэр 3 өндгөндө тохируулж багасгах вэ гэдэг ийм асуудал толгорч байна. Тэгээд ингэж энийг зөв шийдвэрлээд одоо бялуугаа хийх. Иймэрхүү асуудал бол хүний амьдралд зөндөө олон тааралдж байдаг. За одоо та бүхэнд бага боловсролын математикийн хичээл дээр яаж хэрэглэж болох вэ гэдэг тодорхой жишээнүүдийг харуулъя гэж бодож байна. За эхнийх нь за ийм шугамар уртыг хэрхэн хэмжих вэ гэж. За энэ шугам маань ингээд тооллын ихэнд байхгүй байна. Өөрөөр хэлбэл тэг гэсэн цэг нь байхгүй байж байна. За тэгэхээр энэ асуудлыг хүүхдүүд яаж шийдэж болох вэ? За би та бүхэнд асуудал дэвшүүлэн шийдвэрлэх сургалтын жишээг харуулъя. За жишээлбэл ингээд хүүхдүүдэд ингээд цаасаар шугам хийж өгчөөд ингээд тооллын их буюу энэ тооллын эхлэх цэгийг ингээд авчаад хайчилж авчаад за энэ хавьяас ингээд ажиллаж. За ингээд хүүхдүүдэд тараагаад өгчнөө. За тэгээд даалгавар өгөхдөө одоо энэ дүрсийн талбайг ол гэдэг даалгавар өгч болно. Тэгвэл яаж болох вэ гэдэг асуудал тулгарч байгаамаа. Уг нь энд ингээд тэг байх хэрэгтэй. Гэтэл одоо би тгийг багш тгийг хайчлаад өгсөн учраас хүүхдэд яаж олох вэ гэдэг асуудал толгараад ирж байгаа. За тэгээд хүүхдэд янз бүрээр болдог. За ингэж жагаад тоолж олно хүүхэд. 1 2 3 4 5 6 6.1 одоо 1 юм уу? 6.1 байна гэдэг ингээд. За дээрэс нь хүүхэд яаж олж болох вэ гэхээр энийг ингэж олцоод 4-өөс эхэлж хэмжээд 10.1 гэж тэрнээсээ 4-ийг хасчих болно. Гэх мэтчлэн ингээд олон янзын аргаар шийдвэрлэдэг. За мөн одоо бүр 3 4 дугаар ангид ороод ирэхэд бас иймэрхүү дүрс өгч болно. Энэ өөрөө бас яаж талбайг нь болох вэ гэдгийг хүүхдүүдэд бас асуудал. Дахиад ингэж хэмжих нь өөрөө бас асуудал болчихж байгаа. За тэгэхээр одоо яах вэ гэхээр энийг одоо за яаж болох вэ гэдгийг ярилцсан хүүхдэд эхлээд. За тэгэхээр энд ингэж тэгш өнцгт болгож аваад энийхээ талбайг олоод дахиад энэний талбайг олоод
За тэгээд энэ хоёр талбайгаа хооронд нэмж болно. Янз бүрээр хүүхдүүд ингэж гүйцээгээд тэгээд энийг бас ингэж тэгшимцэгт болгож байгаа талбайг нь болоод хоёр туваагаад янз бүрээр хийж болно. За тийм гутаа энийгээ дахиад яаж одоо хэмжих вэ гэдэг асуудалтай тулгарна. За тэгээ одоо эндээс хэмжээд нөгөө шугам манаас хүрэхгүй байгаа. За тэгээд 5-аас хэмжээд 15 дээр очино гэдэг бол 10 см байгаа гэсэн үг. За энээсээ цаашгаа дахиад хэмжинэ. За 10-аас эхлээд бас хэмжиж болно. Тэгвэл тгээс эхэлж байгаатай адилхан. За 11.7 гэдэг чинь 1.7 гэсэн үг. Тэгвэл энд 10 байгаа. Энд одоо 1.7 гэдэг чинь 11.7 см байна гэсэн үг. 11 см 7 мм байна гэсэн үг. Гэх мэтчлэнгээр ингээд асуудал дэвшүүлэх сургалтын жишээг одоо харуулж байна. Картон цаас скотч галгар утны тасламжтайгаар 1 литр усыг хэрхэн таслаж авах вэ гэж. За энийг бас өөрөөр тодорхойлж болно. Бүр одоо даалгавар болгож өгөхдөө шингэн хэмжигч ашиглахгүйгээр одоо мензурк ашиглахгүйгээр 1 литр усыг хэрхэн таслаж авах вэ гэд багуудад хувааж агаад хүүхдүүдэд даалгавар өгч болно. За дараагийн жишээ бол мензурк буюу шингэний хэмжигч савгүйгээр яаж 1 литр ус таслаж авч болох вэ гэсэн жишээ байж болно. За тэгвэл энийг хүүхдүүд ингээд шингэний хэмжих багаж байхгүй байна гэдэг чинь өөрөө асуудал нь болчихж байгаа. Тэгвэл яаж одоо 1 литр ус таслах вэ гэдэг. Ингээд ярилцсаар хагаад хүүхдүүд эндээс 1 литр гэдэг хэмжээ маань ямар хэмжээ вэ гэдэг мөн чанарлаа нь орж эхлэв. За тэгвэл энэ бол ерөөсөн анханасаа хаашаашаа 1 дециметр хэмжээтэй куб дотор багтах усыг 1 литр ус гэж тэмдэглэсэн байна гэдэг. Энэ ойлголтод хүргэн гутаа хаашаашаа 1 дециметр хэмжээтэй куб цаасаар хийгээд за тэн дотроо гялгар цаас хийж агаад тэгээд одоо усаа хийгээд хэмжиж болно гэсэн санаанд хүрч болно. За энэ бол бас асуудлын нэг шийдэл. За тэгэхээр яг хөөхлөр одоо энэ хатуу цаасаар би нөгөө куб хийхин тулд тэр куб маань бас ингээд бүх өнцөг нь тэгш байх хэвээр. Тэхийн тулд ерөөсө бүх талсууд нь яг 10-ыг харьцах нь 10 гэсэн квадрат хэмжээтэй байх хэвээр. Тэгэхээр яг хөөхлөр хүүхэд ингээд цаасаар хэв хийгээд авчиж бол нэг талсынхаа. Энэ өөрөө бас яаж нэг хийх вэ гэдэг нь өөрөө бас асуудал болчихж байгаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За ингээд хийв хийгээд авчна. Тэгээд энэ цаасан хивээ хатуу картон дээрээ тавьж агаад юугаа яана гэсэн үг. Кубийнхаа эсвэрийг гаргаж авна гэсэн үг. За энэ талыг нь бас хайжлахгүй хийх нь бас нэг шийдэл болчих واخ. Энэ талаа хайжлах, нэг талыг ч гэсэн хайжлахаас зайлсхийж гэсэн. За би одоо зурж чадахгүй болонготой яхаа гэхэлэр энэ ч өөрөө бас дахиад асуудал шийдэж байгаа шийдэл. За дахиад нэг талыг нь бас юу яхаас хайжлахаас зайлсхийгээд бас үйлдэлээ хэмнээд тэр хоёрыг нь үлжээр нь хийчихье гэж бодъё. За одоо энийгаа ингээд ажиллаж байгаа юм ба. За ингээд би хаашаашгаа 10 см юм талсуудыг 5 ширхэг хийгээд авсан байгаа. Ингээд хоёр нь үргэлжлэгээ байгаа. За энэ хоёр үргэлжийг болоод эхлээд наачи. За тэгэхээр эхлээд ингээд нэг талцыг наагаад авчлаа.
ингээд хажуу талсаа наагаад авчлаа. Аль болох цэвэрхэн хийх тусмаа юу маань хэмжээ маань олдогдлого гарна. За ямар ч гэсэн ингэж авчаад одоо иргэн тойрны наачи. За ингээд сав маань бэлэн боллоо. За бас миний сав зарим хэсгэрээ бас жоохон өнцгөн юу болох шиг боллоо. Хэрвээ надад бас ингээд бариад нийлүүлээд өгөх хүн байсан бол би бас энэ арай илүү яах боломж бас байсан байх. За багаараа ажиллаж байгаа тохиолдолд бол энэ өнцгүүдийг тэгш хийх дээр бол сайн анхаарна. Мэдээж энэ өнцгүүдийг аль болох тэгш хийх тусмаа 1 литр ус маань яг зөв хэмжигдэнэ гэсэн үг ээ. За тэгээ одоо энэ юм байгаа савн лугаа ингээд гялгар бод хийж байгаа, гялгар хас хийж байгаа. Тэгээ ийшээ ингээд усаа хийчихнэ. За тэгээд энийг яг ингээд үүртэл нь ус хийгээд тэгээд энэ усаа ингээд усан татвар ингээд авахд бол яг 1 литр ус болох хэрэгтэй юм байнамаа. За тэгээ багаар нь энэ даалгаврыг өгөөд аль баг нь хамгийн их ойрхон 1 литрт ойрхон хэмжээтэй их төхүүлсэн байна гэдгээр нь бол бас үнэлгээ өгч олно. Нарийн Нямбаа ажилласан багийн одоо үйл ажиллагаа мэдээж одоо энэ яг 1 литрийг яг зөв тодорхойлоход бол нэлээд одоо нөлөөлөх үүрэгтэй байж таарнаа. Дараагийн даалгавар маань тооны машины 5 гэсэн товчон ажиллахгүй байгаа үед 625-ыг үржүүлэх нь 18 үржүүрийг хэрхэн олох вэ? Одоо тооны машинаа хэрхэн олох вэ гэсэн үг шүү дээ. За ийм даалгаврыг бас өгч болж байна. За дараагийн асуудал шийдвэрлэх сургалтын нэг жишээг танилцуулъя. За 625-ыг үржүүлэх нь 18 гэдэг энэ тоог тооны машинаар олно. Гэхдээ тооны машины 5-ын товчон ажиллахгүй байгаа. Энэ тохиолдолд яаж тооны машиныг ашиглаж олох вэ гэдэг даалгавар өгч болох юм. За тэгвэл энэ бол яг юу гэсэн үг вэ гэвэл 625 ширхэг 18 байгаа гэсэн үг. Тэгвэл бид 626 ширхэг 18-ыг хийдвэ гэдгийг нь олчихно. За ийм гарах нь. Үүнээсээ 1.18-ыг хасчих юм бол 625 ширхэг 18 болчихно гэсэн. За тэгвэл яасан бэ гэхээр 626-г үржүүлэх нь 18 хасах нь 18. За тэгвэл эн чинь 11250 гарч байна. За нэг ийм арга байж болох юм. За дахиад дараагийн арга нь болохоор 624-ыг үржүүлэх нь 18 нэмэх нь 18. За тэгвэл бас болж байна. 625-ыг үржүүлэх нь 18 тэнцүү 624-ыг үржүүлэх нь 18 нэмэх нь 18 тэнцүү. За гих мэтчлэнгээр ингээд хүүхдүүд маш олон аргуудыг олж болно. За тэгэхээр энэ бол бас л нэг асуудал шийдвэрлэх сургалтын нэг жишээ байгаамаа. За тэгвэл асуудал дэвшүүлэн шийдвэрлэх сургалтыг зохион байгуулахдаа хүүхдийн энэ шийдвэрлэж чадхаар тэгсэн хэрнээ хариулт нь тодорхой харагдахааргүй тийм асуудлыг олж ирж дэвшүүлэх юм бол их сайн байх нь гэж ойлголоо. Өөр надад бас олон асуулт байна багшаа. Жишээлбэл шинжлэх судлах үйл ажиллагаа, үзэгдэлд суурилсан сургалт гэж юу вэ гэд олон асуулт байна. Үнийг үзэж байгаа та бүхэнд бас асуулт байвал комент хэсэг дээр үлдээгээрэй. Баяр та.